За сайн байцгаана уу? Монголын сургуулийн биологийн багш Батлаг байна. За өнөөдөр та бүхэндээ 8 дугаар ангийн хөөсчмөн бүлэг сэдвдэх эрийн бэлгийн эсийн бүтэц гэсэн хичээлийг хэдүүлээ орхолно. За эрийн бэлгийн эс гэх эр бэлгийн эс, эм бэлгийн эс гэхэд та нар ерөнхийдөө төсөөлж байгаа. За эр бэлгийн эсийн хөдөлгөөнтэй урт нарийнхан сүүлдээ гэх мэт ингээд нүдэнд чинь төсөөлж байгаа тийм үү. Өндгийн эсхээр бөөрөнхий зөөнрүү гадна талаараа давхраанаас мембран гадна талаас хамгаалах бүрхүүлээс тогтсон тийм эс гэж ерөнхийдөө төсөөлж байгаа байхаа. За юуны өмнө хэдүүлээ тэр эсүүдийг яг зурж бүтцийн хэдүүлээ ярилцъя. За өнөөдрийн хичээлийн гарчгаад авч тэр эм бэлгийн эс эсийн бүтэцгч гол нь хэдүүлээ өнөөдөр бүтцийн талаар үзнэ. За тэгэхээр багш нь самбар дээр энэ sorry за энэ зурчлаа. За энэ өндгөөс явж байгаа жижигхан зурчлаа. Тэгэхээр ерөнхийдөө өндгөөс бол яг эр бэлгээсээс хэмжээрээ хэд дахин том байна. За энэ бол юу вэ? Эр бэлгийн эс. Энэ харагдаж байна. Эр бэлгийн эс буюу юу вэ? Өөрөөр юу гэж нэрж байна? Сперматозоид гэж нэрлэдэг тийм. За тэгэхээр хэдүүлээ эр бэлгийн эсийн одоо бүтцийн хэсэгтэй яг танилцъя. За багшны яг өнөдгөө нэлээд хаалуулаад зурчлаа. За одоо нэрлээ. За энэ ерөнхийдөө эр бэлгийн эс тийм үү. За энэ урт байгаа энэ хушуу хэсэг дээр байгаа энэ цулгуу хэсгийг юу вэ? Акросон гэж нэрлэдэг. Акросон. За энэ акросон ямар үүрэгтэй юм бэ гэхээр яг өндгийн эсийн энэ гадна талын бүрхүүлийг нэрлэл цоолох үүрэгтэй хэсэг байгаа. За энд юу вэ? Мэдээж эр бэлгийн эсээр юу дамжих вэ? Удамшлын мэдээлэл дамжин тий. Удамшлын мэдээллийг дамжуулдаг нь эргэтэнцэн юу вэ? Бүү. За энд нэг юм долгиотсон тий ирчлээсэн зураас байна. Энийг юу гэх вэ? Энд ямар юм бэ? Митохондри гэж. Митохондри ямар үүрэгтэй юм бэ? Тэ? Энэ одоо эсийг яг эрчимч яг энергиээр хангаж өгч идэг. За митохондрид эсийг яг амьсгалалт бас өгч яадаг тий. За тэгэхээр энэ дотоод бүтцүүд ингээд харагдаж байна. Тэгэхээр эр бэлгийн эс нь ерөнхийдөө 3 хэсгээс тогтно гэж авч үзэх болно. Толгой,
сүүл гэсэн яг уу. 3 хэсгээс тогтчих. Толгоо. За энд яг уу үзүр байл. Энэ ойлгомжтой юм тийм үү? Юу сүүл. Сүүл. За энд юу? За энэ хэсгийг цааш нь шиг. За энэ чичгүүд. Энэ болохоор юу? Толгой. Толгой, хүзүүн, сүүл гэсэн яг уу. Энэ үндсэн 3 хэсгээс эргэлгээс нь яг уу тогтож байна. За тэгэхээр эндээс үзэхэд эргэлгээсийн те одоо эндээс толгойноос одоо энэ сүүл хүрэх зай хэд юм бэ? Хэд юм бэ? 0 за биеийн уртгчийг биш. Биеийн урт гэхэр чинь за биеийн урт гэж болно. Юусандаа энэ бэлгээсийн эр бэлгээсийн уртыг хэд юм бэ? 0.5 мм урттай эсвэл за энэ болохоор юу? Үндгээс тий? Үндгээс буюу энэ бэлгээс буюу энэ бэлгээс өөрөөр үндгээс гэж нэрлэж байна тий? Үндгэн энэ чинь юу шүү дээ? Эр бэлгээс буюу сперматозоид. Сперматозоид гэж нэрлэнэ. За үндгээсийн гадна талаар байгаа энэ барцгадуу бүрхүүлийг нөө гадаад бүрхүүл. Гадаад бүрхүүл. За энэ дотор талд нь юу? Дотор талд нь тонголгын бүрхүүл. Тонголгын бүрхүүл. За энэ дотор талын энэ зэмлүү шингэн зайг юу гэх вэ? Цитоплазм. Цитоплазм. Тэмээ. За энэ гол юм. Мэдээж ихээс ирэх удамшлын мэдээллийг хадгалагч юу? Бүү. За үндгээсний ерөнхийдөө бүтцэл энэ харагдаж байна тий. За бүүн бол мэдээж удамшлын мэдээллийг хадгална. За эндээс цитоплазм гэдэг тийм үү? Энэ цитоплазм ямар үүрэгтэй юм бэ? Тухайн хэсгийг яг шимтгийлийн бодисоор хангаж өгөх үүрэгтэй. Үүсэндээ оршихунд нөхцөл яг агуулгад гэсэн. За тонголгын бүрхүүл гадаад бүрхүүл яг мэдээж хамгаалах үүрэгтэй. За эрийн бэлгээс хэдүүлээд зурсан тий. За одоо энэ дахиад багш нэг үйл явцгаар болсон. Зурна. За энэ үндгээс тийм. За үндгээсийн дотор талаар яг нь дахиад нөгөө тонголгын бүрхүүл гэж юм байна. За тонголгын бүрхүүл за энэ бөөм. Энэ цитоплазм тийм. За одоо энд ямар үзэгдэл явагдах вэ гэхээр эндээс эр бэлгээс олон 100 сая эр бэлгээс үндгээс рүү явах.
нэгсэндээ дайралт юм гэсэн. Дайралт. За өнгөсний ханыг энэ акросом гэдэг нь. За энэ их маш хүчтэй. Одоо энэ өнгөсний гадна талын ханыг хайлуулах чадвартай. Акросом. За акросом за энд болохоор анзаарч байгаа. Нөгөө нэг эр бэлгээс чинь зөвхөн юу н орсон бэ? Бөөм нь орсон. Бөөм нь яг уу их биесээ салж өндгийс рүү орж. Бөөмөөс. Тэгэхээр энэ эр бэлгээс өндгийс рүү энэ сүултээ хүзүү тийм их биетэйгээ цуг орохгүй нь шүү дээ. Зөвхөн бөөмөө яг уу өндгийс рүү оруулж өгч юм гэсэн. Оруулж өгч. Тэгэхээр энд ямар процесс явагдах вэ гэхээр энэ хоёр чинь эр юм бэлгийн эс хоёр яг уу энд нийлнэ. За би нэг өөр хэлээд гэж л. Энэ нөгөө нэг ихийн бөөм удамшлын мэдээлэл энд болохоор эцгийн удамшлын мэдээлэл. Энэ хоёр нийлж. За энэ нийлсэн тохиолдолд юу үүсэх вэ гэхээр үнийг юу гэж нэрлэх вэ? Хоёр эрийн бэлгээс нийлсэн тохиолдолд юу болох вэ? Зигот гэж нэрлэдэг. Зигот. Зигот гэж юм бэ? Зигот гэдэг нь яг уу үр тогтсон өнгөс гэсэн. Ингэж нэг өсөндөө яг үр тогтолт явагдаж. Энэ механизм бол юу вэ? Үр тогтолт. Үр тогтолт яг ингэж явагддаг байна. Үр тогтолт. За тэгэхээр өнөөдрийн энэ хичээлээр эрийн бэлгийн эсийн бүтцийн талаар хичээлээр бүгд та нар ерөнхийдөө ойлголттой болж чадсан гэдэгт итгэж байна. За тэгээд та нар юу их вэ гэхээр гэрийн даалгаварт гэртээ бие дагаад эрийн бэлгийн эсийн бүтцийг та нар харьцуулж ойлгосноо. Эрийн бэлгийн эсийн бүтцийг харьцуулна. За юугаар харьцуулах юм бэ гэхээр за нэгт болохоор за энэ багш нь гэрээ даалгаврыг энд биччихье. Гэрт энэ хоёр эсийг харьцуулна тийм үү? Харьцуулах нэгт эсийн хэлбэр хэмжээ өөр эсийн хэлбэр байж болж гин хэмжээ байж болж гин тэгээд бүтэц тэгээд үүрэг энэ хоёрын үүрэг нь тийм үү? Үүрэг биш аа. Биеийн хэлбэр нь үүрэгтэйгээ хэрхэн зохицсон бэ гэдгийг гэдэг одоо өөр ямар шинжүүд байж болох та нар өөрсдөө сайн нөгөө судлаад өөр шинжээр харьцуулж болохоор байна уу гэдгийг та нар бас өөрсдөө нэмж бичиж болно. Ерөнхийдөө багшийн санаа өгж байгаа хэлбэр бол яг гэрийн даалгавартаа эрийн бэлгийн эсийн бүтцийг харьцуулахдаа эсийн хэлбэр хэмжээ болон бүтцээр нь харьцуулаа гэж санаа өгч байна. За тэгээд өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та нартай баярлалаа. Өнөөдрийн амжилт хүсье.